өнөөдрөөс давс сумын 100 жилийн баярын үйл ажиллагаа явуулж байна. Ингээд Увс аймгийн давс сумынхаа нийт иргэдтэй одоо Монгол орон даяараа амьдран суугаа нийт давсчуудаа давс сумын 100 жилийн гал халуун мэндийг бас өргөн дэвшүүлье. Манай давс сум бол яахын аргагүй даяар далдартай давстайхан гэдгээ далаа нуураар баян нутаг дагшин ариун уулсаар баян нутаг даяар алдартай мэрэгдээр баян нутаг давс нутаг жарган залгисан түмэн амьдардаг нутгаа гэдэг ийм сайхан дууны шүлэг байдгаа. Үнэхээр сайхан нутаг энэ 100 жилийн ойд оролцсондоо их баяртай байна. Баяр наадмын нээлтийн талаар За Увс аймгийн давс сумын ойн баярын нээлт бол бусад сумын ойн нээлтүүдээс их онцлог байна. За голдуу бол дотоодын өөрийнх нь одоо энэ соёлын төвийнх нь өөрсдөө найруулан тавьсан бүжигдэглэлтэй өөрөө хийсэн дандаа ийм дотоодынхоо өөрсдийнхөө сумынхаа аймгийнхаа одоо ийм нөөц бололцоог ашиглаж одоо урлагийнхаа тоглолтуудыг зохион байгуулж байна. Маш тийм дотоодын өөрсдийн хийсэн айгүй тийм өвөрмөц юм наадмын нээлт боллоо. Маш их утга төгөлдөр наадмын нээлт боллоо. Яг харахгүй Монгол төрийг бас ингээд 50 жил удирдсан их хүмүүн одоо Жумжаагийн Цэдэн бол агсны одоо дүрийг телевизэд одоо мөнхөлсөн жүжигчин байна бас ингээд орж ирсэн наадамчин олныг бас огшоосон юм сайхан агшин байлаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За ингээд наадамчин олондоо сайхан наадахыг хүсээрөөё. Сайхан баярлцгаагаараа.